Сайн бацхан өдрийн мэнд төргий. За юуны төрнөрийг танилцуулъя. Намайг Саруулт Өс гэдэг хуваарай бизнес эрхэлдэг урлаг тайртай чөлөөт уран бүтээлч юм залуу байна. За та бүхэнтэйгээ наран төгчийг уулзуулж хамт ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Наран төгч маань хуваарай бизнес эрхэлдэг дэлхийн 5 улс оронд өөрийнхөө бизнесийг үйл ажиллагааг эхлэн явуулдаг юм өсгөө байгаа. За тань өдрийн мэнд төргий. Сайн байна уу? Сайн байна уу Саруулт. За танаас нэг хэдэн асуулт тодруулах юм аа би. Таны амьдралд бизнесийн санаа анх хизээ орж ирөө, тийм ээ? Бизнесээ анх яаж эхэлсэн энэ талаар яриач. 1997 онд анх манай ээжтэйг нийлээд би өөрөө хоёрын эмнэлгээ нийсэн байгаа. Ер нь бизнесийн санаа 97 онд орж ирсэн гэж хэлж болно. Ингээд манай нөхөр бас бизнесмен, би өөрөө бизнес эрхэлдэг гэсэн. Ингээ хоёулаа цугтаа бас их давгүй амьдрал их боломжийн санагдчихсан бодовч нэг нь өвдөд ирэхлээр бизнесийн орлого зогсож нэг орлого байхгүй болсон. Би үндсэн ганцхан нэг орлого дээр түшиглж явж исэн бөгөөд би 2003-4 оноос өшөө орлого их өсөр хэрэгтэй юм байна гэдгийг санаа орж ирсэн. Гэхдээ яг юу ихе болсон мэдтгүү. Ноолуурын жижигхэн юм цэхүүд хойд хийдэг гэсэн бизнесмэнүүд тим хийгээд одоо өөрийнх нь танил талаар гадагшаага бараа бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл жижигхэн кафе нээгээд ажиллах уу гэдэг юм санаанд орж ирж байсан боловч бас л тэрийг хэрэгжүүлэхэд хэцүү, би өөрөө байхгүй болдгоо. Ингээд 2008, 2009 онд надад амьдралаа өөрчлөх маш том одоо сэтгэлгээний том өөрчлөлт орж ирсэн. Эндээ би их талархдаг. Одоо ийм санаа би болсон би ашиг их баяртай байдаг. Зөв. Яг энэ бизнесийг олон хүн хийх ёстой. Тийм ээ? Тэгвэл хүний амьдралд эргээр нөлөөлөх тийм ээ? Юм шаардлагатай болов гэж бодож байна. Би тэр үзгээс харж байгаа тийм. Тэгэхээр одоо улс их орон эдийн засгийн хямрал хэцүү байгаа үед яагаад ер нь энэ бизнесийг хийвэл хямралын үед хямралаас гарах том алхам болж чадах талаар яриач. Тий одоо ерөөсөө ялангуяа манай Монголд хямралын үе эхэлж байна, хямарж байна. Магадгүй 16 он дуустал хямрал дуусахгүй байх гэсэн яриа зөндөө өгдөг шүү дээ. Тэр бид нар хямраад байна гэж зүгээр суугаад авах биш, гараа угаасах биш. Бид нэр өнөөдөр бидэрт маш том боломжууд байна. Бид нар интернет орчинд бид нар амьдарч шүү дээ. Ерөнхийдөө интернет орчинд байна. Одоо интернет орчин байна гэдэг нь дэлхийдээ холбоотой гэсэн. Дэлхийн 7 тэрбум хүний хэрэгцээ шаардлага тодорхой. Тийм учраас бид энэ хэрэгцээ шаардлагын дагуу тэр 7 тэрбум хүнд хүрэлцэж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр миний энэ одоо 5 улсад бизнес эрхэлж байгааг учир утга юу ах вэ гэхээр би энэ онлайн орчиндх юм бизнес эрхлэлтийг бол маш чухал гэж ойлгодог. Өнөөдөр би эмч одоо хоёрын бизнесээ эрхлээ явж ирсэн бол магадгүй Монгол улстай нэгэн одоо орионд нэгэн дүүрэгт тухайн хүн амийг хамарсан ийм үйлчлэг үзүүлж яадаг бол өнөөдөр миний энэ одоо та бүхэнд яриад байгаа энэ бизнес хэлбэр бол бүхэл бүтэн том дэлхийн хэмжээний юм яригдж байгаагаар арай онцлог байдаг. Тэгэхээр бид нар одоо энэ жишээлбэл энэ ухаалаг утас гэдэг шүү дээ. Ухаалаг утсаараа би өнөөдөр бүх ажлыг хийх боломжтой. Тэгвэл ухаалаг утас байгаа цагт би өнөөдөр дэлхийдээ холбоотой тий үнгүүгээр холбогдож шүү дээ. Энд бол бизнес би ямар хөрөнгө оруулалт хийх үү, яах вэ гэдэг яриа энд одоо гарахгүй. Тэр талаараа энэ маш их ашиг тусдаа давуу гэж би бас олж хараад байдаг л байна. Таны бизнест анх хөл тавих гэж байгаа хүнд тийм ээ гарч болцшгүй хүндрэлүүд ямар хүндрэлүүд анх тулгардаг. За би ч гэсэн яг үнэндээ энэ анх бизнес эрхэлж байхдаа их олон хүндрэлүүд надад байсан. Одоо энэ нэгдүгürt ойлголтгүй хүндрэл юм. Яг ямар бизнес эрхэлэх үү, тий? Ямар талбарт байх уу? Одоо миний сэтгэлгээ өнөөдөр ямар түвшинд ажиллаж байна гэдгээс болоод маш их хүндрэлүүд гардаг л да. За хамгийн одоо бас чухал хүндрэлийн нэг буюу одоо энэ ойлголтгүй байх явдал бол хүн альва бизнес эрхлээд шийдвэрээ төгс гаргаж чаддаг. За энэ хийх үү, эрхлэх үү, яах вэ? Надад одоо хэр ашигтай байх вэ? Би одоо хэрэг ашиг авах бол дампуурчдын биш байгаа гэж бодоо яваад байдаг. Өнөөдөр энэ шийдийг гаргаж чадсан цагт таны эргэн тойрон хөдөлгөөн үүсэж байна. Та хөдөлгөөн хийж чадчихлаа гэвэл өнөөдөр зүв байна, амьд байна. Яг үүндээ зорилгодоо их ойрхон байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол хамгийн том одоо бизнес эрхэлдэг хүмүүсийн том алдаа, шийдвэргүй байх. Хоёрдугаарт би бас юу гэж ойлгодог вэ гэхээр энэ сэтгэлгээний хувьд бол бас одоо бизнесийг арай жижиг хүрээлэлээр олж хараад байдаг. Зөвхөн бидний
нэг аль нэгэн газар, аль нэгэн хүнд хүрэхийн тулд одоо хамаг бие, хамаг одоо оюун ухаанаа зараад байдаг. Тэгвэл бид нар түрүүний хэлсэн ойлголтыг адилхан дэлхийн өөрөө нээлттэй байгаа учраас биднэрт маш том боломжууд байдаг. Зүгээр бид нар энэ мэдлэггүй, ойлголтгүй улмаас бид нар бизнест энэ дараагийн алхмаа хийхэд аюух тушаа болоод идэг гэж би бас ойлгодог л дээ өөрөө. Таны бизнест хамтарч ажиллаад тийм ээ энэ бизнесийг хийхээр одоо төлөвлөж байгаа ийм хүмүүсүүд маш олон байгаа гэж бодож байна. Тийм ээ. Энэ хүмүүсүүд та ямар зөвлөгөө өгөх үү? Та энэ бизнесийг эхлүүлэхэд одоо хүндрэл гарахгүйгээр шууд эхлүүлж болох ийм тал байгаа. Ер нь бизнес эрхлэх үед бол бид нар ямар ч бизнес хийж болно. Хамгийн чухал зүйл бол танд ментор буюу бизнес зөвлөх байх хэрэгтэй. За жишээлбэл зөвхөн менторын талаар ярил л да. Гэхдээ их их бизнес эрхлэх томчууд дандаа өөрийн гэсэн зөвлөгчтэй. Энэ зөвлөгч нь хин нэгэн хүн байх албагүй. Энэ ном байж болно. Тийм үү? Энэ янз бүрийн сургалтууд байж болно, бизнес тренерүүд байж болно. Эсвэл одоо хувь хүн байж болдог. Тэгэхээр та маш том бизнес зөвлөгтэй байж иж гэмээ бизнест амжилтыг гаргаж чаддаг юм байна л да. Жишээлбэл одоо бид нар хоолны газар одоо нэг сайхан ресторан сууж байна л да. Рестораны бизнес хийгээвэл та одоо жишээлбэл дэлхийн нийтээр хэрэг гиссэн энэ McDonald's тийм үү KFC шүү дээ манай. KFC-г судлах хэрэгтэй. Яаж энэ бизнес яваад байна вэ? За эсвэл одоо цөмөрөө зочид бодлын бизнес хий гэж бодъё. Тэгвэл одоо Shangri-La гэж манад байна тий. Өшөө одоо нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа том зочид бод. Энийний эзэн юу гэдгийг ямар хүн бэ? Яаж энэ тий дэлхийн нийтээр хэрэг гиссэн энэ том одоо өөрийн бизнесээ хийгээд байгаа. За эсвэл одоо эмнэлэг аваад үзье л та. Эмнэлгийг аваад үзье. Эмнэлэг дээр одоо дэлхийн нийтээр бид нар Бумранград гэл Таиландын Бумранград бол маш олон газар өөрийн тий эмнэлгийн одоо шүлжээг гэж ярьдаг шүү дээ. Энэ юуг хийж идэг юм том эмнэлгийн шүлжээ эмнэлэг гэсэн. Тэгэхээр альва нэг бизнесийг хийвэл бид нар яах вэ гэхээр ерөөсөө та энэ бизнес талбар дээр амжилт гаргаж байгаа тэр хүмүүсийн туршлага гэдэг нь маань зөвхөн онлын үед ярих биш. Яг хийгээд гаргаад тавьсан тэр бизнес моделийг аяг сайн олж харах хэрэгтэй. Яг энэ бизнесийн хэлбэрийг нь та системээр нь буюу шүлжээ бий болгож чадвал өнөөдөр та амжилттай байдаг. Тэгэхээр бизнес эрхлэх гэдэг маань ямар нэгэн бараа таварыг зараад эсвэл одоо нэг ганц нэг эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх биш юм байна л да. Ер нь бол баячууд шүлжээ бий болгодог, ядуу ажил хайдаг гэж ярьдаг. Тэгэхээр бид нар одоо та жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний бизнес бодлого хийя гэвэл маш том шүлжээ бий болгосон энэ дэлхийн том баячуудын одоо энэ дэлхийн том бизнесмэнүүдийн туршлага шууд судлах хэрэгтэй. Тэдний одоо тий ярьсан хэлсэн одоо бичсэн зүйлийг нь шууд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж иж гэмээр бид нар өнөөдөр том бизнесээ эрхлэх бас боломж байгаа юм байна. Маш их баярлалаа. Тэгэхээр бид бүхэн бизнесмен эмэгтэй нам төвтэй ярилцлаа. Цаг зав гаргаж танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд бас энэ дашрамд хэлэхэд те одоо маш олон улсууд бас бизнес санаа төрөд байж байгаа гэж би бодож байна. Тэгээд миний зөвлөгөө их бага хэмжээгээр тус болсон бол би бас баяртай байна. Ингээд саруулдаа ч гэсэн сайхан ярилцсан. Баярлалаа. Баярлалаа.